дундуур нь бас нэг дайцсан байдаг. Хятад ард улс хятадтай Хилийн маргаанаар одоо нэг юм хоёр толон ус юм. Бидний одоо нэг нэтггийг харах өнцөг юу нь болж байгаа ингээд өөрчлөгдөж эхлэх хэсэг гарч иж байгаа байхгүй. За сайнлаар уу бодлоо. Одоо ер нь том бодлоо шиж байгаа. За 1750 онд одоо их Британи улсын колони болсон гэдэг үг нурцсан шүү дээ. Колони болохоос өмнө айгүй их хүн амтай байсан. 190 сая байсан байгаа байхгүй. Их Британи улсын харин хүн ам ерөөсөө 10 сая байсан. За. Тэгэхээр ер нь бол колончлох гээд одоо эзлээд байгаа тий төрмөлөд байгаа орн нь бол 19 дахийг ер нь багуулсан байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Capital World podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног бүр улс орны хөрөнгөний зах зээл эдийн засгийн талаарх мэдээллүүдийг бэлтэн манай мэрэгчлэнүүд та бүгдтэй хуваалцаж байгаа байлээ. Энэ удаад Apex Capital компани ахлах шинжээч Батбаяр хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн. За ажлын сайн уу? Үзэгчид болон надад ямар сонирхолтой болсон талаар гайхалтай мэдээлэл бэлтгэн хүрэлцэн ирв энэ 7 хоногт. За энэ удаа ер нь дэлхийд хүн амаар одоо тэргүүлж байгаа. За. Тэгээд дээрээс нь дэлхийн одоо 5 дахь том эдийн засаг болсон. Нийтийн улсын талаар мэдээлэл ер нь хүргэх гэж байна. За ер нь бол өөрөө бол яг нөгөө түүхээс ахуулаад одоо айгуу тийм урт удаан хугацаанд үргэлжилсэн тийм эдийн засгийн түүхтэй орн юм байлээ. За тэгээд дээрээс нь газар нутгийн хэмжээгээр бол энэ улс нь одоо 7-д орж байгаа. За нийт 6 улстай болоод яг нөгөө хилж оршдог. Нэг ийм улс байгаа гэсэн үг. За. Тэгвэл энтэг ер нь бол том ах улсууд шүү дээ. Хүмүүс биш ээ. Улсуудын нэг шүү дээ. Хүн боломжууд хүн амын тоогоор нэгт орж байна. За тэгмэтлээ эдийн засгаар болохоор дэлхийд бас дээгүүр барьцалж байгаа тийм. Тэгвэл энэ улсын түүх болон за тэгээд хизээнээс үүсээд ямар түүх замналыг тулан өнөөдрийн нөхцөл байдалд хүрэлцэн ирсэн. Нөхцөл байдалд байгаа талаар хуваалцаач тийм. За ер нь яг ингээд судлаад үзэхээр тус улсын түүхийг бол яг энэ 3 үе шаттай ингээд хуваагаад ирж болж байгаа юм билээ. За 1750-аас одоо 1950 оны хооронд буюу 200 жил ер нь бол Их Британи улсын колони орн бас байсан. За энэ бол эхний одоо үе гэж ярьж болж байгаа. За колониас гарсан буюу дэлхийн 2 дугаар дайнд дууссны дараагаас ер нь колониас гараад за 1951-ээс 1990 он хүртэл буюу 40 жил. За энэ 40 жил бол ер нь бол социалист дэглэмтэй улс гэж тооцогдож одоо ер нь явдаг байсан эдийн засгийн хувьд. За тэгээд 91 оноос ахуулаад одоо илүү одоо нэг либералч гэдэг те явагдаж юм чөлөөт эдийн засгтай болсон гэсэн одоо яг 3 үетэйгээр ер нь яригдж болж байгаа гэсэн үг. Энэтхэг улсын хувьд гэх юм бол одоо 1750 онд одоо Их Британи улсын колони болсон гэдэг үгэнд орсон шүү дээ. Тухайн үед нэг сонирхолтой баримт нь яг колони болохоос өмнө айгүй их хүн амтай байсан. Тэгээд судалгаан дээр тавьсан байгаа тооны хувьд гэх юм бол энэтхэг улсын нийт хүн амын тоо 190 сая байсан байгаа байхгүй. Эсвэргээр их 1750 онд 1750 онд гэсэн үг. Их Британи улсын харин хүн ам ерөөсөө 10 сая байсан. Тэгэхээр ер нь бол колоничлох гээд одоо эзлээд байгаа тий төрмөлөд байгаа орн нь бол 19 дахийг ер нь багуулсан байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгээд яг колончлалт одоо ингээд 200 жил яваад колони 1950 он хүртэл үргэлжилсэн гэж бодоход тухайн үед хүн амын тоо яаж өөрчлөгдсөн бэ гэхээр нийтийн улс бол 340 сая буюу одоо ер нь өндөр хэвээрээ зэрэгээрээ Их Британи 47 сая онтой. Тэгэхээр энэ хугацаанд ч гэсэн ер нь энтэх улсын хүн ам ерөөсөө их нэмэгдсээр л байсан. Гэхдээ ер нь бол бага хүн амтай улсад одоо ингээд ер нь царигдаж амьдарч байсан. Тийм. Гэхдээ сонирхолтой байна тийм. 10 сая хүнтэй улс тэр чинь Их Британи ч өөрхөн газар нутгаар байгаа шүү дээ. Тэн дээрээс одоо колоничлох гээд ирж байгаа одоо цэргүүдийн хувьд ч юм уу тийм. Тэр чинь бүр илүү бага хүмүүс ирж байгаа. Тэгсэн мөртлөө 190 сая хүн амтай улсыг колоничлоод 200 жилийн хугацаанд зэрэглэсэн байгаа тийм. Яг хоо 300 хэдэн сая гэдэг их сонсож байгаа ч гэсэн хоёулаа тэр 200 жилийн хугацаанд 3 дахин ч юм уу хүн ам өссөн байгаа тийм. Тэгээд тэр хугацаанд бас энтэх маань өөрөө хүн амаа өсгөөд бас доктортой байгаадсан байна шүү дээ. Ер нь л байсан. Ер нь бол тэгэж нөгөө ер нь дарангуулыг одоо давж гарсан улс болж тараад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд бас яг сонирхолтой юм юу гадаг вэ гэхээр яг яаж ингэж их британчууд тэгээд чадав те ер нь бол энтэх чиг яагаад ингэж колоничлж чадав гэдэг юм ерөөд ер нь бас асуух шаардлагатай болж шүү дээ. За тухайд болвол 1750 оны үед нэг юм энтэг улс маа өөрөө ингэ дотроо ер нь бас аюул олон ер нь хуваагдсан байгаа гэсэн үг. За нэг эзэнт гүрэн гэж одоо ер нь тухайн үед ял байсан.
Тэр үеиг бол нэг Монголын эзэнт гүр ингэж ер нь бол түүнийг тэмдэглүүлсэн байт юм байлээ. Тэгэхдээ одоо эрх мэдлийн хувьд бол хүчийн хувьд бол одоо тийм суларчсан байсан гэсэн үг. Тэгээд дээрэс нь одоо яг тэр нэтгийн газар нутаг дээр бусад одоо юм 500 гаруй ер нь бол ийм овг аймаг ч юм уу тий жижиг хүн амтай. Бүр дотроо 500 багт 500 багтсан байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бүх хөдөлгөөр одоо нийлээд одоо 190 сая гэж тоологдоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд Их Британчууд шууд одоо ингээд нөгөө дайтад ч юм уу тий бүгд нөрөө ингээд дайрсан юм гэхээр үгүй. Нэг 3 одоо юм үдсэн асуудал байгаа гэсэн үг. Аргаар ер нь бол одоо идэлж авсан гэх юм уу тий. Эхнийх нь бол одоо ингээд нэг хэсгээр нь одоо хуваа тэгээд эзэл гэсэн одоо тактиктай. Ингээд нэг хэсгийг нь одоо ингээд удирдлаганд оруулаад за дараагийнх нь оруулаад ч юм уу тий тэгж авсан байгаа даа. Өөрсөндөө уруулаад хүчээр оруулж авсан байгаа даа. Одоо ингээд нэг дор ер нь бол тийм 190 сая хүнийг ер нь бол хэрэгшээлтэй орлого байх нь л тий. Хоёр дахь зүйл нь гэх юм бол мэдээж нөгөө тоолсын хөгжил дээрээс нөгөө зэвсгийн хөгжил болон байлдааны тактик гэдэг зүйлүүд бол угаасаа бас ялгаатай байсан болж хараад байгаа. За хамгийн сүүлийн асуудал гэх юм бол энэтхэг улсын одоо тухайн одоо нөгөө тусцтай байгаатайгаа иргэдэг гэсэн шүү дээ. Тэд нар маань өөрсдөө одоо энэ дотроо нөгөө хагалтай байсан учраас энэ дотооддоо юм бас нэг сөрөөдөлтөд өгдөг гэсэн байна. Тэгэхээр ер нь бол удам одоо нөгөө хүчин надаас сулраад эзлэх амархан болох л дээ. Тэгээ энэ дээр нэг зүйлийг одоо ингээд тодорхойлж хэлэх шаардлагатай зүйл нь юу вэ гэхээр за бүр 1600 оны өмнө гэж хэлсэн баха тий. Тухайд энэтхгийг колоничлуулж авсан зүйл нь улс Их Британи улс биш байсан гэдэг байхгүй. Их Британи улсын компани байсан. За тэр нь болохоор ямар компани байсан бэ гэхээр за 1600 оны үед одоо үүссэн. За Британий зүүн энэтхэг гэдэг нэртэй компани байсан гэж байна. За тэгэхээр тэр компани ер нь бол анх бол угаасаа колоничлол хийгээд юм зорилготой байгаагүй. Ер нь бол юм түүхийд чанартай одоо түүхий эдүүдийг одоо юм өндөр ашигтайгаар наймалж болохын тулд одоо тийм компани ер нь бол нэгээд. За тэгээд ер нь бол эмтгч угаасаа нөгөө тийм спайстэй амтлагчнууд аягүй их алдартай орн байдаг. За тэгэхээр эдгээр зүйлүүд бол тохойд бол яг 8-ны гол хэрэгсэл байсан байж л дээ. Тэр яг эдгээрийг одоо ингээд нэг наймаалахын тулд эмтгхийн улсад бол нэлээ ингээд эртнээс ороод дээрээ свэжсэн байсан юм компанисэн байгаа байхгүй. Тэгээд Яванда одоо нөгөө юм колоничлолын одоо юм бодлогод ороод тэгээ ер нь бол хэрэгсэл болсон гэдэг гэсэн үг. Тэгэхээр энэтхэг хүмүүстэй магадгүй одоо тэр компани одоо ингээ 8 хийгээд магадгүй үр ширийг нь одоо нэмэгдүүлсэн ч юм уу тий. Тэгж одоо ингээ тодорхой хэмжээний бас хэрэгшээлтэй болсон гэж болоод байгаа. Тэгээд сүүл рүүгээ өөрөө ингээ тэр компаниуд доороо ингээ тийм айрамтай болсон гэдэг байгаа байхгүй. Айрамтай болоод тэгээ түүндээ одоо нөгөө хүмүүс Британчуудыг илсүүлээд одоо ингэж өдөртөж энэтхэгчүүдийг бол хэрэгшээлтэй оруулсан гэж төгөлдөлт байна. Тэгвэл бүр эдийн засаг талаас нь тэгээд бас цэрэг хүчин талаас хоёр талаасаа бүр нийлж колоничлж ирсэн юм байна шүү дээ. Тийм байна. Эхлээд нь эдийн засаг талаас орж ирээд худалдаа явуулаад, компани байгуулад, томроод нөгөө талаасаа болохоор бас овг аймагуудын нэг нэгээр нь эзлээд, за өөрсөндөө урвуулад, нэгтгээд тэгж жагаад 190 сая хүн амтай улсыг 10 сая хүнтэй Британис эзэлж чадсан юм байна. Тэгээд бас нэг сонирхолтой юм юу гэхээр тэр 10 сая хүн 10 сая үлээ угаасаа энэтхэгт орж иж одоо тэр хүмүүсийг өдөртөхгүй тий. Яг дээдл нь ер нь максимум 100 мянган л Их Британи хүн тийм болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол маш өндөр бодлогын хүрээнд явагдсан. Хоёрд бас энэ дээрээс юм үндэсний нэгдэл гэдэг юм харагдаж байна л тий. Хитрхи олон тархаа бутархаа болсон. Хоорондоо ингээд дайсагнаад сал ингээд бутраад явцгаацсан тий. Овг аймаг болцооцсон байх юм бол 100 мянган хүн орж ирээд 190 сая хүнтэй улсыг эзэлж болж байна гэдэг нь бол харагдаж байна тий. Бодлогын хүрээнд болон шууд ингээд эзэлж авах юмнахаа хүрээнд. Тэгээд хойд бол бас яг колоничлолын үед 200 жил болно гэдэг чинь одоо асар их юм болж байгаа шүү дээ. Мэдээж одоо зөрүүлээд тэмцэх асуудал гарна. Гэхдээ хойд одоо асуудлуудыг бол Их Британчууд аяг тийм хэрцгийгээр ер нь бол ингэж шийдвэрлэж ирсэн буюу одоо нэг өдрийн дотор одоо 2 сая хүнийг ч одоо ингэж алах ч юм уу тий. Хэрцгийгээр одоо хүнийг ч юм уу. Тиймэрхүү одоо тийм асуудлуудыг ер нь бол арга барилыг бол ингэж хэрэгжилж ирсэн байлээ. Тэгээд яг энэ хойд бол нөгөө эсэргүүцлийн үед Ганди гэдэг шүү дээ. Одоо нэг эрхчлөлөөний төлөө тэмцсэн хүмүүсийн нэг гэдэг одоо хүмүүсээ Махатма Ганди. Тий. Тэр хүмүүсээр одоо бас аягүй сонирхолтой. Нэтэг улсад одоо өөрөө ингэ төрж өссөн боловч яг энэ гадны орнд ер нь хуульч хийжсэн хүн байж байгаад тэгээд бусдад ер нь бол улстай ирсэн хүн юм бэл. Тэгээд тэгэж нэг эсэргүүцлийг одоо нэг хийхдээ одоо зөрүүлээд одоо нөгөө ингээд зэвсэг барьж дайраагүй. Тийм илүү одоо тийм 50 байдлаар юу нэлж ихсараад ирсэн. Тэгээд ер нь 200 жилийн хугацаанд одоо дарамтнд байж байгаа дэлхийн 2 дугаар дайны одоо 2 дугаар дайны дуусах үеэр Их Британи одоо хүч
хүчээ алдах үеэр за ингээд өөрсдөө тусгаар тогтнолоо 1947 онд ер нь бол аль биесээр колоничлолоос гарсан гэж тэмдэглээд одоо манай эхний одоо энтэг улсын бол түүх ихний үе шүү дээ ингээд юм дуусч байгаа гэсэн үг. За тэгээд хоёрдугаар үе гэхээр 1951 оноос ер нь эхэлтий гэж үздэг юм байлээ. Яа тэгэхээр за 47 онд одоо нэг төчрийг эрхчлөлттэй болчиход нэг хөлтлөө болох гэдэг юм байна шүү дээ. Одоо ингээд төр засгаа байгуулахаас ахуулаад хууль журмаа баталгаас ахуулаад нэг 4 жил явж байгаа. Тэгээд 1951 оноос хойш ер нь бол социалист одоо дэлхийн шилжлээ тий нэг төлөрсөн төлөвлөлт рүү шилжлээ гэдэг ийм эдийн засгийн тогтолцоог ер нь бол ингээд хэрэгжүүлээд авч эхэлсэн. Хамгийн анхны ерөнхий сайдаа ер нь бол томилсон. Эдгээр улсын хувьд бол нөгөө яг ерөнхий сайд нь бол маш асар их хүч чадалтай байдаг гэдгээр илүү бас тийм онцлогтой явж байгаа компани улс байгаа. За тэгээд ер нь бол ямар одоо нөгөө бодлогуудыг ингээд баримтлаа тий гэмүүд 5 жил болоо одоо ингээд нэг юм хөгжүүлэх шаардлагатай зүйлүүд одоо ингээд гаргацдаг. За тэрнүүд дараагаар дахиад 5 жил энэ дээр анхаарал 5 жил ингэ тэрийгээд ер нь явдаг ийм улс юм байгаа даа. Хамгийн анхнд гэхдээ энэтхэг улсын хувьд одоо нэг юм бас жоохон алдаатай зүйл гэж одоо юу харагдаж болохоор юм юу гэхээр шууд 1951 оноос эхлээд эхний 5 жилдээ болохоор одоо ер нь л лиценз маягийн зүйлийг ингээд олгож ирсэн. Нэг аж ахуй нэгжийг одоо үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болол заавал одоо нэг бүртгэлжүүлэх хэрэгтэй байгаа нэ тийм. Ер нь энтэг улс заавал одоо тэр компаниудыг бүр хөл жамын дагуу үүсгэн байгуулаад лиценз авч тусгай зөвшөөрөл авч ийж одоо үйл ажиллагааг явуулаа гэдэг зүйлийг шаардсан байхгүй. Тэгэхээр одоо ингээд баг регистргүй бүртгэл одоо ингээд техник 5 жилд хийсэн байгаа шүү дээ. За үүний дараагийн 5 жил болохоор аж үйлдвэрийг хөгжүүлэх, за түүний дараагаар хөдөө аж ахуйг хөгжүүлэх, за дараагийнх нь шатн дээр бүр нэрвчлээд сүм бүтээгдэхүүнийг одоо хөгжүүлэх гэдэг ер нь бол ингээд 5 жил үе шаталтайгаар төлөвлөж өөр өөр зүйлийг одоо ингээд хийсэн байхгүй. За тэгээд тус хугацаанд ер нь бол ерөнхий сайдууд солигдол ер нь бол төрийн хэрэг ер нь бол ингээд бариад яваад байгаа. За тэгээд дундуур нь бас нэг дайцсан байдаг хятад ард улстай хятадтай. Яа тэгэхээр тэр хоёр улс чинь нөгөө ингээд хилж байгаа шүү дээ. Хилж байгаа одоо бүс нь одоо нэг гемлайн нуруулчаад байгаа шүү дээ. Асар том, асар өндөр улс нуруудын дунд тий. Тэгмүүд одоо тэнд одоо яг манай хил хаандаас одоо танай хил хаандаас одоо гэдэг нэг юм асуудал үүсээд хилийн маргаанаар одоо нэг юм 60-аад оны дундуур ер нь нэг маргаан үүсэж байлтаа. За тэгээд ер нь бол одоо хүртэл харамсалтай тухайн хил одоо хаан дуусч байгаа нь мэдтгээгөө одоо тэр тулаан шийдэгдээгүй хоёрт руу болцсон. Тэгээд одоо ингээд гимлан руу хоёр нь бол бас ингээд тэ бэж хана шийдээд юм гэж байна. Ийм ер нь бол дүгтэй байгаад байдаг. Тэгвэл хятад энтэг хоёр ч бас ер нь бол нэм хоорондоо эв түнжин муутай гэж ер нь сонсогдоод байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр хилийн маргаанаас нэг юм 60-аад оны дундуур асуудал гарч ирсэн гэсэн үг. Тэгээд тухайн одоо энэ 51 оноос 90 он хүртэлх буюу одоо 40 жилийн социалистийнхаа хугацаанд дундуур нь яг юу одоо эдийн засгийн бас нэг эргэлтийн зэд болж исэн гэхээр за ингээд бид нэр ингээд лицензийг өгчлээ тий. Тэгж байгаа мөртлөө ер нь бол дундуур нь төрийн 14 том одоо төрийн биш 14 одоо ийм хувийн хвшлийн том банкыг төрийн хвшлэлт ер нь авсан байгаа. Яасан бэ гэхээр тухайн үед том банкуд ерөөсөө ингээд баян үндэстнэл ингээд үйлчлээд байсан байгаа гэнэ. Тэгэхээр нөгөө тухайн зээлүүд одоо нөгөө айгаа хомс олдтой. За тэгээ хадгаламж одоо хийя гэмүүд ч одоо бас үйлчлэгийг нь авч чадахгүй хана шүү дээ. За тэгээ хөдөө аж ахуйг одоо ингээд нөгөө дэмжих бодлого баримтлаа гэдгсэн чинь нөгөө хүмүүс ч юм бас одоо нэг ферм дээр л боо шүү дээ. Тэгмээд нөгөө фермерүүд чинь нөгөө банкнуудын үйлчлэгийг авч чадахгүй, зээл авч чадахгүй юм бол яаж нөгөө ингээд бизнес нь өсөж томорох вэ тийм ээ. Тэгээд ерөнхий сайд тоо ерөнхий сайд нь ер нь бол 14 том банкыг нь төрийн одоо мэдлэлд аваад за тэгээд үйл ажиллагаанд нь ер нь албад ингээд шууд оролцож эхэлсэн. Энэ бол одоо нөгөө яг энэ эдийн засгийн эргэлтийнх нь одоо бас нэг цэг болсон байдаг гэж ер нь бол тэмдэглүүлсэн гэдэг юм байлээ. За тэгээд явж байгаад ер нь бол 1990 он буюу одоо энэ социалист одоо энэ хэв шинжийнхэн сүүл рүүгээ энэтхэг улсын эдийн засаг ер нь бол маш харамсалтай юм бол маш юм суларч ихсэн байгаа байхгүй. За яасан бэ гэхээр одоо эдийн засгийн өсөлт нь бүр хасах 5.2%-тэй. За тэгээд дээрээс нь инфляц бол бүр 18.2%-тэй байсан. За 1979 онд бол ийм эдийн засгийн өсөлт биш арай бууралттай байсан байдаг байхгүй. Энийг болохоор яг юу гэж одоо султлалыг нь үзээд байсан бэ гэхээр нөгөө л нэг юм социалист нийгмийнх нь султаас байсан байгаа. Яг юм төрийн бүх зүйл одоо нөгөө энэ төвлөрсөн төлөвлөгөөтэй байх хэвээр. За тэгээд төрийн мэдлэлт юм бол байх хэвээр гэдэг асуудал байгаа. Дээрээс нөгөө гадаадын хөрөнгө оруулалт буюу гадагшаага ерөөсөө эдийн засгийн бол нэрийгүйсэн
асуудал бол бас энэ дээр орж ирж байгаа. За тэгэхээр тухайн үедээ бол одоо улсын эд эдийн засаг маш сул байгаа гэсэн шүү дээ тийм ээ. За тэгмүүд гадаад валютын нөөц бол гэхэд одоо нэг 2-7 хоногийн одоо юм импорттой хөлцөл одоо хэмжээтэй тийм 2-7 хоног тийм биш 2-7 хоног гэдэг чинь 14 хоног гэсэн шүү дээ тийм 14 хоногийн л одоо нэг импорттой хангах хэмжээний одоо төлбөр тооцоогоо хийж чадах хэмжээний гадаад валюттай байсан гэдэг чинь айгаа маш сул үзүүлэлт. Тийм ер нь бол нэлээд суулраад ороод утгсан юм тийм. Тэгэхээр ер нь бол бас энэ социалист нийгмийн бол одоо сул тал бас байсан байгаа юм шүү дээ. Давуу тал байсан ч гэсэн сул тал нь ер нь бас энэтхэг улсыг эдийн засгийг нь бол тэгж хүчтэй бол ингээд өсгөөгүй гэж ер нь бол үздэм байлээ. 1990 он хүртэл гэсэн үг. Тэгэхээр 90 оноос хойш бас социалист нийгэм нь үйлчлэл нийгэм рүү ер нь шилжих хувьсэл болж эхэлсэн. За тэгвэл нэг 91 он баг бас гарсан шүү дээ. Тэгээд эднийх болохоор 90 он гэж явдаг. Маш 90 онд гараад 91 онд хөрөнгөний зах зээл үүссэн гэж явж байгаа шүү дээ. Тийм баг. Тийм. Тэгэхээр яг одоо энэ дээр яг хоёулагийн ярианаас чуд хазгааны асуулт байгаа. Одоо ингээд өмнө манай дугаарыг үзэж байгаа өмнөх дугааруудыг үзсэн хүмүүс төр хүртэл юм асуулт байгаа байна. Яагаад тэгээ дэлхийн нийтээрээ 90-91 онуудад ингээд социалист нийгмээс ардчил нийгэм рүү шилжиж байгаа тийм. Яг энэний гол нөлөөлөл нь юу болж байгаа вэ? Ер нь л одоо ингээд бодонгот зүүн Европын улсууд, за Төв Азийн орнууд, за тэгэл Оросын холбооны харийн явсан улсууд бүгд 90-91 онд ингээд цугаар технологи зардаад ардчил нийгэм рүү шилжсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг энд яг юу нөлөөлөв? Энэ талаар ер нь базар юм хэлэх үлээ. Одоо 1950 онд эднийх ч одоо анхны ерөнхий сайдад тамилсан гэдэг байгаа шүү дээ. Тухайн үед бол анхны ерөнхий сайд нь зөвлөлт бот улсын одоо удирдлагуудаас ер нь бол одоо ингээд нөгөө суралцаад гэх юм одоо тий яг энэ социалист хэв шинж рүү шилжээ 5 жилээр одоо төлөвлөж ирсэн байгаа. Тэгээд 90 оны төгсгөл ихээр одоо нөгөө тус одоо системийнх нь одоо энэ хүчин суларсан гэх юм уу та тий өөрийнх нь одоо нөгөө яг их сурвалж авч байгаа системийнх нь хүчин сулраад ихсэн учраас яг энэ үед бол энэ нийтээр одоо энэ нэг юм шилжилт өөрчлөлт юу нээр гарсан байж магадгүй гэж бодоод байна. Бусад улс орнууд хэвдэж гисэн. Нийтгэн үед бол яг энэ өвсөл бол яг 90 онд болсон гэдэг юм тэмдэглэлсэн байгаа гэсэн үг. За тэгээд 90 оноос хойшоогоо буюу одоо 2025 хүртэлх оныг бол ер нь бол импортцтай маш уртцтай өсөлтийн шатнд орсон гэдэг одоо нэг юм үе шатнд ер нь бол эхэлж байгаа. Төсөлийн үе. Сүүлийн үе шат. Сүүлийн үе шат гэсэн. Тэгээд юу хийсэн бэ гэхээр хамгийн нэг онцлогчтой юм нь одоо нөгөө license raj буюу одоо нөгөө raj-ийн одоо лиценз гэх юм одоо тийм ээ. Одоо бүх одоо үйл ажиллагаануудтай лицензтэй авах хэрэгтэй ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлийг бол эндээс өгт халж эхэлсэн байна. Тэгээд өмнө нь ярьжсэн нөгөө 14 банкыг хөвчлсөн одоо энэ төрийн мэдэлд авсан гэсэн шүү дээ. Үүгээр зогсоогүй. Одоо ингээд төрд улсад одоо ямар хэмжээний гачигдал үүсээ те. Тэнгууд яг тэр гачигдлыг нь одоо хангаж чадвал компаниудыг олччаал тэгэл төрийн мэдэл авсан байна. 2 дугаар шат тэр те. Тийм одоо нөгөө тэр 1950-аас 90 оны хооронд гэсэн үг шүү дээ. Тэгээд нүүрсний ордын ч юм уу те. Шууд одоо ингээл компанийн төрийн мэдэл тавлаа гэж авч ирсэн. Маш ийм олон жишээнүүд ер нь явж ирсэн. Түүхтэй байгаа юм билээ. За тэгээд одоо бол нэг 2025 онд төхөд ирмүүдтэй хүмүүс харьцангуй эдийн засгийг нь бол мэддэг болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энэ нэтэг бол IT-гаараа ер нь бол тэргүүлж байна. За дээрээс нь эмийн үйлдвэрлэл, за тэгээд дээрээс нь үйлчлэгээний салбар бол дотоодын нийт төлөв маш одоо энэ нөлөө үзүүлж байгаа. Тэгээд 90 оноос хойш одоо энэ хугацаанд баримтлсан бодлого нь юу юм бэ гэж бас бодож иж магадгүй. Тэгмээд одоо энэ түүнээс одоо зарим зүйлийг дурдах юм бол одоо дижитал нэтгэг гэдэг одоо концепц бас явагддаг юм лээ. За тэгэхээр одоо төлбөр цоолны системүүдийг автоматжуулахаас ахуулаад IT-ийн салбар руу хөрөнгө оруулалт хийх гэж юм те. Нэг иймэрхүү асуудлууд ер нь бол бодлогод ер нь бол твшигдэж ер нь бол гарч ирсэн. Тэгээд энэ дээр нэг Малайз улсын жишээг бас нэтгэхтэй ингээд харьцуулж авч үздэг юм лээ. За тэгмүүд юу болдог вэ гэхээр улсууд 90 оноос хойшоо хөвчлэн бүгдээрээ эхлэлийнхээ үе шатндаа энэ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бас маш их хийж эхэлж байгаа шүү дээ. За замаа ер нь бол засаад эхэлж байна. За барилгуудаа барина, үйлдвэрүүдэд барина ч гэдэм үү те. Агчны хазуулуудыг ер нь бол хийж эхэлсэн. Яг энэтхэггүй өвдөж гэсэн одоо бус тусуудтай адилхан яг энэ аж ахуйн хөрөнгө оруулалтыг бол угаасаа анаас хийж эхэлсэн байгаа. Дараагаар нь ер нь бол боловсролын тогтолцоонд ер нь бол хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэж би өгдөг юм л. Тэгвэл одоо уус яг энтэг гэхлээр л төсөөлөгдсөн шүү дээ. Нэг технологид айгүй сайн хүмүүс.
За тэнгүүтлээ цай, торог гэж бас бодогддог. Технологи нь бол ялангуяа одоо хүн болгон мэдж байгаа нэг компьютер дээр нь өдөр тутамд жижиг алдаа гараад YouTube руу хоронгот заа гэл энэ хүн яриад хэлдэг шүү дээ. Тэр бол төрөөсөө бас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд нийтээр ер нь технологидоо сайн байгаа гэдгийг харуулдаг тий. За тэгээд ер нь бол яг дэлхийн 5 дахь том эдийн засаг болж орж ирсэн улсын хувьд бол бас дотоодын нийт бүтээгдэхүүн одоо ярих шаардлага байсан тийм ээ. 2000 одоо ч Америк, Хятад, Герман, Япон за тэгмүүтлээ энэтхэг гэж орж ирж байгаа юм. Гэхдээ Япон энэтхэг улс хоёрын дотоодын нийт бүтээгдэхүүн маш ойролцоо хэмжээтэй. Нэг 4.2 одоо их найт $8 ер нь тэнцэж байгаа шүү. Хоёр улсын. Бидний амьдралын өдөр тутамд тулгарх олон сонголтууд дундаас гагцхүү зөв сонголтоо хийх нь бидний ирээдүйн амжилт, аз жаргалыг тодорхойлж байдаг. Олон хувилбарын дундаас сонголт хийхэд эргэлзээ төрж шийдвэр гаргахад хэцүү үеуд чамгүй тулгардаг. Гэхдээ заавал ганц сонголт л зөв байх ёстой гэж юу? Аялалтай бонд урамшуулт хөтөлбөрт оролцсон сар бүр тодрох 3 ацтны нэг болж үссэн улс руугаа аялах 3 сая төгрөгийн эрхээ эзэн болоорой. Хөрөнгө оруул, аял, өгөөжөө хүрт. За 57 орчим хувь нь яг энэ үйлчлэгээний сектороос орж ирдэг. За тэгээд үлдсэн нэг 16 17 он хөдөө аж ахуйн экспортууд бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа. За үлдэж байгаа нэг 20-од орчим хувь нь бол аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс ер нь бол орж ирж байгаа гэсэн. Анзаа тавнаас байгаа гэсэн үг. За тэгээд яг үйлчлэгээ гэдэг дотор юу байгаад байгаа юм бэ гэхлээр мэдээж одоо нэг IT-ийн аутсорсинг тэг бүтээгдэхүүнүүд ер нь бол бас экспортлж байгаа байдаг. За тэгээд аялал жуулчлал орчин. За тэгээд дээрээс нь зочид буудлын үйлчлэгээ, хоол хүнс те бүх одоо нэг үйлчлэгээний категорид хамаарах бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь бол нэг тал орчим хувийг нь нэгтгэгчүүд одоо үйлчлэгээний сектороос илүү үйлчлэгээний сектороос аваад тий. Гэхдээ сонирхолтой юм байна. Миний бодож ирснээр бол баг нэг үйлдвэрлэл их хөвөг нь бүрдүүлж байгаа л гэж бодож ирсэн. Азийн орнууд төртөлтэй дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь нэлээд өндөр хувийг ингээ үйлдвэрлэлтэй бүрдүүлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь энэнийг болохоор үйлчлэгээний салбараас бас өндөр болголт юм тий. Одоо дэлхийн одоо том эдийн засаг бол Хятад шүү дээ тийм ээ. Энэнийг бол хэзээгээр одоо хурдтай өчж байгаа ч гэсэн яг Хятадтай одоо хэмжээнд хүрэх одоо харьцангуй одоо хэмжээг нь бол болоогүй гэж хэлээд байгаа байхгүй. За тэгээд энэ Хятадын хувьд одоо GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь дүнд эзэлж байгаа бүтцийг наад үзэх юм бол одоо энэ саяны нөгөө үйлдвэрлэлийн бүтцүүд байгаа шүү дээ. Одоо энэ телевизээр тоног төхөө өрөмжийн юу гэдэг бүх юм үйлдвэрлэж байгаа. Энэ бол 40 орчим хувийг нь эзэлж байгаа. Харин эсвэргээрээ энэтхэгийн хувьд одоо энэ нэг 17% байна гэдэг маань бас нэг үзүүлэлт байгаа тийм. Эсвэргээрээ энэтхэгийн хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд маш ихээр одоо ингээд экспортлог байх гэдэг шүү дээ. Миний одоо сонссноор бол будаа за тэгээд одоо нөгөө үр тариа шүү дээ гурил. За тэгээд дээрэс нь зарим төрлийн эрж жимснүүд тэгээд сантлагчнууд орж ирж байгаа тийм. Эдгээр экспортоор за нэг юм уу хоёрт ер нь л орж байгаа гэдэг юм статистиктэй байгаа юм лээ. Яг үүндээ цагаан будаа гэж бодохоор ч бид нэг Азийн орн гэж бодмоор байгаа боловч тэр чинь ер нь энэ тэгж байна бас яхаа. За тэгтээ одоо энэтхэгийн хувьд гэх юм бол яг нэг будаагаараа бас экспортын нэг юм уу хоёр дахь байрыг бол эзэлж шүү дээ. Газар нутгийнхаа хэмжээгээр бас явж байгаа гэсэн. Харин эсвэргээрээ жоохон нэг юм инновацлог юм бас нэг дутаадах шиг байна тийм ээ. Энэтхэгийн хувьд бол шинэ технологи үйлдвэрлэл тал дээр үйлдвэрлэл талтай нэг юм асуудалтай байна гэсэн. За тэгвэл энэ дээрээс одоо жоохон харьцуултуудаа гаргаж ирэл л дээ. Тэгэхээр за дэлхийд эдийн засгаараа 5-т ороод байна тийм. За тэгэнгүүтлээ Японтой дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоо байгаа байна. Дэлхийн хүн амаар болохоор нэгт ороод ирсэн. Тэгэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй хэд байгаа тийм. Тэрүүгээрээ эзлэх хувь нь ер нь бол хэд дэд байдаг юм. За энэ дээр хүрээд ер нь бол ингээд бидний одоо энэтхэгийг харах өнцөг ер нь бол жоохон ингээд өөрчлөгдөж эхлэх хэсэг гарч иж байгаа байхгүй. За сайн талаар уу бодлоо. Одоо ер нь л том бодлоо шийдэж байгаа. За яг энэтхэг улс нийт дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ одоо энэ бол том хэмжээтэй байгаа боловч нэг хүнд ногдох ДНБ-гээр аваад үзэх юм бол одоо ядуу улсын хадаа орчод байгаа байхгүй. Тэр болоо одоо тухайн мэд одоо ингээд хуваагаад аваад үзэж гинэ шүү дээ. Тэгэхээр ер нь бол ядуу орноо орчдөг. За тэгэхээр эндээс бол яг ингээд
цаашдаа гарах боломж нь юу юм бэ гэхээр өмнө дурдсанаар одоо нөгөө нэг дундаж одоо насжилт гэдэг байгаа шүү дээ. Хүмүүсийн дунд тасна хийдэм бэ гэдэг. Нэгдүгээр одоо харьцангуй залуу байгаа учраас ирээдүйд одоо яг хөдөлмөрлөх насн дээр байгаа учраас эдийн засгийг ер нь үүсгэх одоо энэ том хүчин зүйл нь болж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхдээ саяны статистикийг аваад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-т байгаад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ядууртай болсон орчин гэж үү? Тий. Монгол улсын одоо нэг хүнд нотх дээр энэ бэ одоо нэг 3,000-5,000 доллар байгаа ч юм уу тий. Гэж бодод энэтхэг улсын хувьд бол энэ нь бол 1,000-аас 2,000 хооронд л байгаа жишээтэй байгаа юм билээ. Нэг хүнд ногт. Нэг хүнд ногт гэдгээр явж байгаа. Тэгэхээр аргагүй шүү дээ чи нөгөө нийт хүн амаараа нэг тэрбум 400 сая гаруй хүн амтай болчихсон чинь. Болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол бас нэг асуудал болж байгаа. За тэгээд бусад улсуудын хувьд бол бас нэг юм яг энэ нэг хүнд ногдох гэдэг үзүүлэлт рүү илүү одоо анхаарч одоо юм ажилласан туршлагууд юу бол байт юм бэлээ. Тэгвэл за ер нь бол нийт хүн амын дийлэнх хувь нь ядууртай гэж бодож болохоор шүү дээ. Тэгвэл яг хөрөнгийн зах зээл нэг яаж үйл ажиллагаа явуулдаг те ямархуу бүтцтэй хэр том бай ер нь. За хөрөнгийн зах зээлээр бол ер нь дөрвт байгаа улс. Яг Америк, Хятад, за тэгээд Япон ордог. Герман ер нь бол ордог юм билий. Хөрөнгийн зах зээлийн хөгжил бол арай сул гэж хэлж байна. Тэгээд энэ төгсөж байгаа. Яг сүүлд тарж яснаар нэг 4.1 бас нэг 3-4 орчим их 80 долларын үнэлгээ бүхий хөрөнгийн зах зээлд. Тэгээд гол одоо хоёр ер нь бол олон биржүүд байгаа. Яг гол үндсэн хоёр том бирж ер нь байдаг. За тэр хоёр бирж нь бол хоёулаа нөгөө Мумбай гэдэг хот байдаг шүү дээ, тийм ээ. Нийтдээ хамгийн баян оронд тооцогдож байгаа. Хотод тооцогдож байгаа. Тэгэхээр тэр хотод нь бол байдаг. За дотроо бол Мумбай гэдэг хотын одоо хамгийн том exchange буюу бирж нь бол 5,000 гаруй бүртгэлтэй лист компаниудтай байдаг юм байна. Нэг бирж дээр 5,000 компани бүртгэлтэй байгаа. Нэг сонирхолтой юм үүсгэн байгуулагдсан он нь болохоор 1875 он гэж явдаг байхаа. Тэгэхээр бас нэлээд урт жилийн түүхтэй хөрөнгийн зах зээл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд ч ер нь бол яг манай улстай харьцуулахад бол хөрөнгийн зах зээл 100 гаруй жилийн өмнө хөрөнгийн зах зээл үүсээд хөгжсөн байсан шүү дээ. Тэгээд дээрээс нь ингээ зах зээлийн үнэлгээнүүд нь тухайн компаниудын аягүй том. Тэгээд нэгт одоо нэг хоёрт одоо бичигдэж байгаа том хамгийн том дотор хамгийн том орнууд гэсэн үг шүү дээ. Компани гэсэн үг шүү дээ. За нэг одоо компани ер нь бол байдаг. За тэр нь болохоор Reliance Industries гэдэг ийм компани юм байлээ. За тэр энэ компани өөрөө юу гэдэг вэ гэхээр бас хөрөнгө оруулалт болон ийм санхүүгийн талын компани сервис үйлчилдэг компани байдаг. Тэгээд сонирхолтой юм. За нийт одоо ингэ хөрөнгөний зах зээлийн ийм цуул юм байгаа гэж үзэхээр нэг 10% нь баг энэ компани дангаараа бүрдүүлдэг гэсэн юм үзүүлдэг. Наа хөрөнгөний зах зээл 10% нэг компани. Ерөөсө хүн амынхан амжиргааны төвшин ч гэсэн одоо ийм нэлээд ялгаатай байгаад гэдэг байна. Тэгээд дээрээс нь хөрөнгөний зах зээлд компаниудынхаа нэг хэмжээ ч гэсэн бол асар хэмжээтэй ялгаатай байдаг байна. Компаниуд нь хүртэл хоорондоо асар ялгаатай байна. 5,000 компанитай хөрөнгөний биржид нэг компани 10% нэрч гэдэг чинь маш хол зөрөө шүү дээ. Тэгээд маш хол зөрөө болчихж байгаа гэсэн үг. Сонирхолтой болсон шүү. Ингээд бодхолоор тийм үзүүлэлтүүдээр ингээд дэлхийд тэргүүлээтэй топ улсууд байгаа гэдэг. Тэгснэ нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн одоо бүр ингээд судлагдсан бол нэг компанид ногдох ашигт ажиллагааны хүртэл ер нь ингээд багасаад ирэхээр харагдаж байна тийм. Тэгэхээр яг энэтхэг улсын хувьд яг одоо бүх ярьсан юмнуудаа ингээд нэг эргээд харах дээр яг хөгжиж байгаа улсын хувьд бол бас том зах зээл хурдтай хөгжиж байгаа дотоод нөөц боломж нь байгаа тийм ээ. Эсвэргээр яг энэ яг бодит амьдрал дээр яг нэг иргэдэн хэр амьдарч байна гэдэг үзүүлэлтэл яг юм бүх юмыг бол ингээд хэмжиж үзэх хэмжиж тавиад байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол бас нэг бидний нөгөө нэг харж байгаагүй сайн мэдэхгүй нэг юм бас үнцэг бол байгаа гэсэн. Тэгэхээр тооны цаана бол бас шал өөр юм байдаг гэсэн шүү дээ. Тэгээд яг зөвлөмж нь гэх юм бол одоо цаана яг энэ илүү юм инновацлог зүйлийг одоо хийх шаардлагатай тийм ээ. Илүү одоо нөгөө яг бид нар өмнө ярьсан шүү дээ. GDP-ийн бүтцийг сервис нь өндөр, дээрээс нь нэг agriculture хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн өндөр байгаа. Эсвэргээрээ ийм үйлдвэрлэл аягүй бас харьцангуй том бол биш хэдэн тэртээ харьцуулахад. Тэгэхээр үйлдвэрлэлийг бас нэлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн үг. Нэг юм сонирхолтой бас ийм байгаад Солонгос бол одоо нөгөө бас GDP-гээр нэлээд өндөр оронд тооцогддог. За нэг хүнд ногдох нь бараг 31 доллар гаруй.
Тэгэхээр энэ улсын үед гэх юм бол жилд дунджаа нэг 150 мянган орчим ийм оюуны өвч патентийг бүртгүүлдэг байгаа байхгүй. Шинээр инновац хийж бүтээгээд энэтхгийн үед эсэргээрээ 1.4 тэрбум их хамттай мөртлөө за нэг юм тал шахууныг 70 мянган орчим нэг юм патент ер нь шинээр улстай ингэ бүртгүүлдэг ийм ч зөвлөлтэй. Тэгэхээр нэг энэлийн бас нэг ялгааг бол бас энэ нэр тоноод харуулдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бас хөгжлийн голдол хөрөндөө инновац санаа инновац гэдэг зүйл бас ер нь чухал гэдэг нь. Хөрөнгө оруулалт хийчлээ. За ингээд бусад орнуудаас хуулбарлчлаа. За тэгмээ дараагийн яг өөрсдөө шинэ одоо зүйлийг ер нь бол инновацлог байдлаар хийж гаргаж ирэхгүй бол тэр нь бол бас GDP өсөх боломж нь бол харьцан байгаа гэдэг юм шүү дээ. Тэгвэл одоо ингээд нэг хүнд нодох дотоодын бүтээгдэхүүн юм чинь $1000 юм чинь одоо ингээд ер нь л Зүүн Азийн орнууд руу дэлхийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ төлрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энтгэгт үйлдвэрлэлээд энтгийг өөрсдөө ингээд үйлдвэрлэгч болох тэр боломж нь хэрэг юм бол тэрээс яг ямар давуу тал боловсролтой юм бол тээ. Одоо яг нэг одоо ерөөсөө нэг ажиллах хүчний хямд байдлаар одоо энэ татна гэж хэсэг асуудал шүү дээ. Ер нь бол гадны одоо хөрөнгө оруулалтуудыг ч юм уу үйлдвэрүүдийг ч юм уу энэ бол тэр харьцангуй тийм эрсдэлтэй асуудал болчиход байт юм лээ. Яг тэгэхээр ажиллах хүчээр бол хямд байдлаар бол улсууд бол хооронд өрсөлдөх боломжтой байдаг байхгүй. Энэтхэг бол за нэг арай нэг төвшний одоо нэг цагт одоо хэдэн $ч тийм те одоо $8 өсөлтөөсөн бол Малай цаанаас нь одоо илүү хямдхан хүний нөөцийг бол ингээл гараад ирэх боломжтой болчихдог байхгүй. Тийм ч учраас одоо яг энэ дээрээ ажиллах хүчин дээрээ дөрүүлсэн одоо энэ улсуудын дотоодын бүтээгдэхүүн ер нь тийм өсдөггүй байгаа жишээ бол Малайзийн жишээн дээр ер нь бас яригддаг. Нэг ийм асуудал бэр нь байна. Тэгвэл бас нэг сая яригдчихсэн юм гарч ирж шүү дээ. Хичнээн хямд үний бодлогоор өрсөлдөх. За эсвэл бол зөвхөн одоо өөрсөндөө байгаа нэг үзүр үйлчлэгийн салбарт ч юм уу те нэг салбартаа ингээд найдаад эдийн засаг авч явах гэдэг нь буцаагаад эрсдэлтэй болоод эхэлж байна те. Тэр чинь нөгөө нэг юм хувьсах юм болоод эхэлж байгаа болохоор. Тэгэхээр дахиад нөгөө инновац, шинэлэг байдал, за тэгээ шинэ технологиор өрсөлдөж үйлдвэрлэлээ сайжруулах гэдэг байдлаар за дотоодын нийт бүтээгдэхүүнээ тэлээд эдийн засгаа сайжруулах боломжтой гэдэг нь бол энэ дээрээс харагдчих тийм. Яг өмнө хийж чадсан орн бол өмнө Солонгос яваад байгаа шүү дээ тийм ээ. Мондоо бол нэг хүн нодохтой энэ байна бол нэг $30,000-аас л бишээ баг өсөж явцсан. Байж байгаа улс анх бол яг ойлголт дэвшлэх нэг ядуу буур орн байж байгаа л хөрөнгө оруулалтаа хийсэн. За тэгээ хоолборлж эхэлсэн. За тэгээд нөгөө юу нүд ч дээ. Яг одоо нөгөө томоохон брэндүүд байгаа шүү дээ тийм ээ. Солонгос улсад бүртгэлтэй байгаа гэх юм уу. За тэгэхээр эдгээр брэндүүд бол угаасаа яг анх гарч ирэхдээ яг тохон шууд инновацлог одоо тэр гар утсуудыг ч юм уу хийж эхлэх үү тийм ээ. Samsung-ийн хувьд гэх юм бол хатаасан загас зарж ийсэн ч гэдэг юм уу тийм. Тиймэрхүү жишээнүүд байгаа шүү дээ. Тэгээд дундаас нь одоо яг тийм инновацлог зүйлүүдийг гаргаж ирээд одоо бол яг тэдгээр зүйлс нь бол яг эдийн засгийг нь тэмж байгаа бол яг хүчин зүйлийг хэлж байгаа гэсэн үг. За тэгвэл өнөөдрийн дугаар дээр ч ойлаа чи нэлээд энтхэг улсыг хүн суурьаас нь хавлаа те 3 хэсэг хуваагаад эхний хэсгийн түүх нь ямар байсан за тэрний дараа социалист нийгэм за эндээсээ хэрхэн шилжээд өнөөгийн нөхцөл байдалд хүрв гэдэг талаас илүү түүх суурьтай. За тэгээд нэлээд тэг цаасан дээр байгаа тоо болон за хүмүүсийн боддог төсөөллөөс цааталт нь юу болж идэгв гэдэг судалгаануудыг илүү дэлгэрүүлж ярьсан дугаар боллоо гэж бодож байна. За тэгээд энэ сонирхолтой сэдвийн хүрээнд гоё судалгаа бэлдэн биднэрт танилцуулсан баярлалаа. Capital World podcast-ийн маань ээлж дугаар өргөндөрлж байна. За өнөөдрийн дугаарт Apex Capital компани ахлах шинжээч Бат хоёр маань энтэг улсын эдийн засаг, нийгэм, хөрөнгийн зах зээл, түүхийн талаар сонирхолтой мэдээллийг судлан биднэрт дэлгэрэнгүй хүргэлээ. За мөн подкастынхаа төгсгөл та бүгдээ нэмэлтээр хүргэхний мэдээлэл энэ Mag компаниас Аялтай бод гэдэг шинэ урамшуул төлбөрийг зарласан байгаа. Та энэхүү хөтөлбөрийн хүрээнд Apex Capital дээр борлуулагдаж буй 19-оос 20.5% өгөөжтэй 12-оос 18 сарын хугацаатай бондуудад хөрөнгө оруулсан 5 сая төгрөг тутамдаа урамшууллын нэг эрхтэй болж өссөн улс руугаа аялах 3 сая төгрөгийн эрхийн эзэн болох боломжтой. Тэгэхээр та өөрийн мөрөөддөг эсвэл бол аялахыг хүссэн улс руугаа аялаад явж явах хугацаанд таны хөрөнгө оруулалт өссөөр болно. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.